сайн байцгаана уу цэцэгт мэнчилгээний маань 26 дахь дугаар ийхүү эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Испани улсын Сан Себастьян хот буюу Атлантын далайн мэргээс хайртай ээжээс нь Шведийн хаан тулсад суугаа хайртай хүү Балчинд орчтой зориулж цэцэгт мэнчилгээг маань сонгож илгээсэн юм а. За хүү Балчинд орчин өнөөдөр өөрийн хайртай бүсгүнхэн сүмбэн цагаан хуруунд нь сүүн бөгжөө сүглэж өгөх юм баярт мөч тохиож байгаа юм байна. За Эрдора брендийн урлагч одоо хишгээ бид хоёр хамтдаа өнөөдөр гайхамшигтай сайхан мөчийн гэрч болохоор явж байна. Жааттай зураг шиг миний цонхон дээрээс болжмрын зураг арчиж бороо ороод хавар болно. Шүхрэн дандаа мартдаг ирээн зангатай залуу шалбааг туурчин гүсээр хаалгыг минь тогшоход зум болно. Ирээн зангааны үзүүрт эмэгний өрөөсөн зүгдэж чиний нэрээр навчис чихэн шивнэлдээд намар болно. Хагдарсан навчсын сүнс цас болон бодорч халаасанд ч миний эмэг сүм бөгчтэй сүжрээд өвөл олноо. Жааттай зураг шиг миний цонхон дээр жаргалтай хосоо тэрэлцээр хөрөг олноо. Юу ч гэсэн бүх хүмүүсийг хүлцэг ирээсэй гэж хүсэж байна. Автоон юм уу хүүхдийн төгсөнд байгаа бүх хүмүүсийг хүлцээсэн тийм. Зя. Манайха тэр хайртай өдрөө тэр амар олон цогсон байна. За юу ихээ өнөөдөр нэг гайхалтай төгсдөр хуран дээр тоглож танахтаа сонирхол хийж өгчээ. Тэр нь болохоор яг нэг хүнд буюу миний сэтгэл одоо үлдсэн үлдэж байгаа гэх юм уу гайхалтай эмэгтэй хандаж дууж өгөх юм байгаа. За тэгээд би бол дууч хүн бол биш. Тийм болохоор өөрийнхөө сэтгэлээс гарч байгаа тэр хадаа Зя. Миний сюрприз дуусах байгаа. Тэгэж одоо хэлж байна. За. Орилгоо дээр үехэд удаагүй байхад орилгоо надад энэ дууг сонсоход ирээдүйн хичээний цаг чи энэ дуу надад туулж өгнө гэж байх уу? Гэж надаас асууж исэн. Тэр үед би төгөлдөр хуран дээр код нотуудаж мэддэг байлаа. Энэ дуу чиг тухайд хэцүү санагддаг байсан.
Гэтэ ягаад юм урилмаа надаас тэсгэлээ гуйсан болохоор би заавал өдөр гайхалтай өдөр ирэхээр тэр төгөл рүү ороод тоглож зурхаараа энэ дууж өгнө гэж өөртөө амласан байгаа. Тэгээд тэр гайхалтай өдөр өнөөдөр ирсэн байна. Тэгээд ирээдүйд ихнэрээ буюу ирээдүйд амьдрах хүнээ мэдэрсэн олсон үедээ би тэр мэдээллийг заавал 3 төрлийн бүгж өгнө гэж би өөртөө амласан байдаг. Эхнийх нь бол үерхлийн бүгж, хоёр дахь нь сүм бүгж, гурав дахь нь хормын бүгж. Тэгээд бид хоёраа танилцаад пастор мод хойд бид хоёрыг албан ёсоор хамт олон өмнө гарч ирээд үерхж байгаа гэдгийг ингээд зарсан байгаа. Тухайд би орилмаа анхныхаа үерхлийнхаа бүгжийг өгсөн. Одоо харин сүм бүгж өгөх тэр гайхалтай гэсэн байна. Чамайг хараад үнэхээр сэтгэл том сайхан сэтгэлтэй охин гэж би бодож ирсэн. Тэгээд ах чамтай танилцаад илүү чамайг мэдэх тусам үнэхээр их хайр хүрч ирээдүйд хамтдаа амьдрахыг хүсэж байгаа. Тэгээд ирээдүйг хоёул үнэхээр гайхалтайгаар төлөвлөж бас төсөөлж бас амар их мөрөөддөг. Тэр гайхалтай мөрөөдөл баан бэлгийг амар хүсэж байгаа болохоор өнөөдөр чамаас би нэг асуултыг асуух гэсэн юм байна. Орилмаа чи надад гэлгүй. Say yes. За бүгд хамтдаа сууч хийлээ ямар ч байсан. За ёстой эртний сайхан өрөөлөөр энэ сайхан гайхамшигтай өдөр энэ сайхан хосын хайрын гэрч ирээдүйн амьдралынхаа эхлэлийг тавьж байгаа энэ сайхан өдрийнх нь одоо гэрч хамтдаа болсондоо маш их баяртай байна. Тэгээд яг энэ цаг мөчид нэгэн сайхан мэндчилгээ та хоёрт маань ирсэн байна. За микрофоноо барьж байгаарай. За би уншаад үгээ зэглэе. Нар мэд сайхан хүү балчинд орж, нандин эрдэнэс мэд сайхан охин оргилмаа нартаа. Сүж уйхан хорвоод хуй өрөөлөөр учирч, сүүн бүгжөөр гагнагдсан игшгэлэнд өдрийн мэндийг хүргье. Сүүгэн амлуулж үсгсэн хүүгээрэн холбоотой ээж нь Сан Себастьян хот Атлантын далайн эргээс сарн наран ээлжилсэн нэгэн тэнгэрийн доороос баярын нулимстай захидал бичиж суунаа. Улаан нэвтраа байсан өөдөсгөн хүүмэн өнөөдөр уур шиг хангар ир болоод харах нүдний баясгалан халуун зүрхний хайлан болсон үзэгдсэн сайхан охиныг хоёргүй сэтгэлээр хайрлаж хос заяагаан холбоё гэж сүүн бүжөө өгчээ. Ядам хуруундаа зөөсөн хайрын бэлгэдэл руугаа ямагт гялалзан гэлтгэнэж нандин эрхэмсэг амьдраараа миний хоёр хүүхэд. Та хоёрыг минь утга учир дүүрэн урт удаан аз жаргалтай амьдрал тосож байна. Хайртай ээж нь гэсэн байна. За тэгээд энэ сайхан цэцгийн баглаг хайртай бүсгүйд энэ өдрийн үзэлсэн сайхан гүнжид юуны төрөнд тэрвүүлээ. За тэгээд Есүхэ их
ээжээ маань зүгээс бас хайртай хоёр хүүхэдтэй нэрээр нь шүлэгчж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу одоо нэрийг цуулж бичиж хагаад шүлэг бичсэн. Тэгээ хэрвээ хүсвэл уншиж өгье. За хүүдээ эхийн захиас гэдэг шүлэг байна. Бүдгхэн модныг эгээ цуглуулж өөр цайхад бүүгээ аялж зулаагчин өндөрлөхтэй дуучин болсон ээж нь ангир наран нуурын толионд хөөж мандахад алган дээрээ чамайг өнгөрүүлж жаргалт болсон ээж нь лааны тунмал дөлийг тойрон эргэлдэх лам ирвэхэн далмид хүмүүний амьдралд чанга журамтай чандын бодолтой яваараа чадал хүчтэй үгэндээ хүрдэг байгаараа инээд нь ойрхон жаргал нь илбэг яваараа итгэл нь халуун нөмрөн дулаан байгаараа нар мэд сайхан хүүмэн тандан ирэх минь дээд минь дүгрэг цагаан сарны дор дүүрэн жаргаж яваараа одод дөнгөн тэнгэрийн дор очтой цочис шиг асаж яваараа өрөөрөө моддын мөчөр навчаан хитэнтэй өвлөөч аршаан хөрийн тусал мэт өнгө тунгалаг байг жамын алаг хорвоод зүрх зүрхэн олсон жаргалтай сайхан өснө инх тунхсуугаараа гэсэн байна. Тэгээд арталт нь хайртгуу бачинд орчтой зориулж ганцхан хувь төрлөөлвээ ээж Юсүхэн гэсэн одоо энэ яруу найрагч миний бас юм тамгатай шүлгийг хадгалж аваарай. За охиндоо ээжийн өрөөл гэж саяын шүлэг болохоор ээжийн захиас байсан бол охиндоо зориулаад өрөөл явуулсан байна. Онцгой сайхан төрсөн охин минь ээ. Одноос айлчилсан гэрэлгэгээ минь. Ромын охин гингэр Венера луга үзэсгэлэнт минь. Аршааны мөнгөн тусал мэт зүр хийдгэвч шидтэн минь. Гараасчин атгаа зогсож буй ганган хус шиг хүүгээ чамд өглөө ээж нь. Итгэлийг минь дүүрэн болголоо чи. Ирээдүг нь өрөөж хайрлаа ээж нь. Лаваа цагаан саран он цагийг лимэдэж лавтая 60 жилийг жаргаж туулах балтугаа. Мойлхон хөөрхөн нүднэчин гунгийн жавар үгүй байж мордхийн хазгайгүй тавилангаар баясал дүүрэн болтугай. Аглаг өндрийн хос бансан бүрөө шиг амин хайрын хоёр гоёхан цэцэг минь ачлал инэрэл бэлгсэн аз жаргал хадагсан айл болох болтугай. Ариун цагаан хормой хийх болтугай гэсэн байна. За тэгээд бас хайртай охин оргилмаалаа зориулж ганцхан хувь төрлөөлвээ гэд яг адилхан юм тамгатай. Ээжийнхэн хайрыг нулимстай бичсэн захидлыг бас уламжилсандаа таатай байна. За энд бас хишгээ дүүгээ урьж байна. За мөн бас ээжийнхэн захиалга энэ сайхан гэрэлтсэн сайхан хосын маань одоо бас удаах бэлгийг манай шивэд улсад үйл ажиллагаа явуулдаг ээж дөрөв брэндийн хишгээ дүү маань өөрийн биеэр гардуулж өгөөд бид хоёр ч нь одоо та хэдийнхэн бэлгийн цэцэг мэрлэгийг нь гардуулж өгөх гэж ирсэн бол өчтөө хувь өрөөлөөр үнэхээр сайхан цуглаад маш их хайрыг мэдэрлээ. Сая үнэхээр халуун дулаан хүлээж авсанд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд үнэхээр аз жаргалтай ийм өдөр болж өнгөрч байна. Тэгээд ээжийнхэн зүгээс хоёр хүүхэдтэй зориулаад энэхүү гоё цэцгийн баглаа бүхий ийм лаан цуглуулгыг хийлгэсэн. Тэгээд өгч байгаа хүмүүстэй зориулаад тий бас судалж байгаа тийм өнгө бэлэгдэл тэгээд хосын хайр лаа бол өөрөө бурхны гэрэл тэгээд мөн амьдралыг тань үргэлж гэрэлтүүлдэг хайрыг тань гэрэлтүүлсэн ийм сайхан бэлэг байх болтугай гэд энэ хүү лаан баглаагаа өгч байна. Тэгээд ээж нь бас сэтгэлийн мэдлэгийг хажууд талд нь бас бичүүлсэн. Хайртай үрстэй аз жаргал амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Та хоёртой хайртай шүү. Сан Себастьян хотоос ээжээс нь 2026 оны 1-р сарын 25 гэж. Тэгж учраас гэдгсэн тэгээд би өөрийнхөө зүгээс бас ийм хурдан Христийн загалмаа хийгээд хоёртой хийж байгаа шүү. Энэ нандин өдрийг эзэн тийм мартаарай өдөр болгон ийм жаргалтай байгаарай. Энэ хайраа үргэлж гэрэлтүүлж үргэлж өнгөлөг амьдраарай гэж хүсье. Баярлалаа. За та бүхнийг маань бас их эзэн нь ивэж явах болтугай. Тэгээд ирж байгаа он цаг өдөр
өч хорон бүхэн одоо жаргал дүүрэн, ухаарал дүүрэн, баясгал дүүрэн байх болтугай. Тэгээд үнэхээр томоос том аз жаргалыг амжилтыг хүсье. Сэтгэлд ямар байна? Гайхалтай хэлийг сүмдээ сэтгэлээ бүгээс хийж чадлаа. Тэгээд энэ гайхалтай нандин цагийг хамтдаа хамт хуваалцсан дээр баяртай байна. Доржигийн маань үг хэлэх юм байна. За. Яасан цоно. Салам болчихлаа. Хэлэх үү? Хата хүүгийнхаа дууг ч гэсэн сонслоо дууж үзээгүй юм. Хэд сонирхолтой. Надад ойролцоо сайн сайхан ингээд хэлж чаргал. Сайн сайхан хүсье. Аав хүүгээрээ дандаа бахархаж явдаг. Аав хүүгээс маш их суралцдаг. Сайн сайхан байгаа хаа гэж бодож байна. Та бүхэн баярлалаа. За, аав юм. Тэгтээ зүрх сэтгэлд нь өөртөө гэсэн тэр хайр бол үнэхээр бэлхэн дүүрэн байна. За тэгээд Би таны мэдээд ирээд суусан байх гэж бодсон шүү дээ. Зүгээр бүрий дээр ирэл гэсэн юм. Мэдээгүй. Өнөөдөр ингээд найз охиноо албаас ингээд хамглаад авчлаа шүү дээ. Одоо бол банд асууллаа шүү дээ. Одоо харж ийсэн, чухарч ийсэн хүмүүс бол одоо тэгээд дэн ацгаах хэрэгтэй болж байгаа шиг шүү дээ. Одоо авч тарах юм. Би юу ч хэлэх гээд байна бол оргилмаа миний зүгээс болохоор одоо бас баг 5 жилийн бас мэднэ. Тэгээд ямар хөвгтэй гэдгийг маш сайн мэдж байна. Тэгээд манай гэр бүл маш үйлцэнтэй юм хөвгт байгаа. Төсөө охноос минь ялгаагүй юм хөвгт. Тийм учраас би эхнэр би тэрийн хувьд яаж ханддаг вэ? Маш тийм хатуу ханддаг. Маш юм одоо үргэлжлэн ч юм уу ямар ч байсан бүх зүйл эзний дотор эзний тэр сайн сайхан дотор бас зөв замаар эрүүл байгаасаа гэж үргэлж зөвлөж бас ятгдаг бас зарим зүйлээр хоригддаг. Тэгэд өнөөдөр анхны яг энэ хоёрын эрхлийг бид хамтдаа дэмжиж чулуун хамгаан гаргаж ирээд хамтдаа залбираад ирээдүйд гэр бүл болоорой гэж бид хамтдаа юуж хийсэн санаж байна. Тэгэд бидний залбирлаар өнөөдрийн хүн ингээд өнөөдрийн хизээгийн сайн мэдхгүй ойр хугацаанд байх хол биш байна. Яг үсгүүд авсан учраас ямар ч хурмаа хийх. Тэгээд энэс би юу хэлэх гээд байна вэ? Одоо та хоёрын амьдралд тэр үнцэнтэй бурхны өрөөл дүүрэн байгаасаа гэж хүсэж байна. Дүүрэн байгаасаа. Ямар ч үед та хоёрын гэр бүлийн шийдвэр та хоёрын амьдрал дээр та хоёрын бодол санаа биш харин та хоёрыг хамтдан зогсох боломжийг олгосон. Энэ үе талхыг нээсэн тэр нэгний хүсэл төлөвлөгөө үргэлж амьдралтай чинь биелдэг байгаас. Түүнийг харж амьдралын шийдвэрийг зөв замыг тэр зөв гаргалгаа болж алхдаг байгаас. Хүсч тэгээд ингээд зогсож байгааг харахтаа маш их баяртай. Тэгээд чуулганыхаа зүгээс аз жаргалыг хүсье. Гайхалтай өрөөлөөр дүүрэн та хоёрыг харсан залуучууд үнэхээр өрөөгдсөн тэр гайхалтай гэр бүл байгаасаа гэж бидний их эзэн Иесус Христийн нэрээр өрөөгөө тэмэрмээр байна.
шиг бол тэгээ бас өмнө нэг юу гэсэн дээр хэлчихсэн. Тийм үү. Манай дарж бид нар яг түрүү бидний дөнгөж ирчээд эрт цуглд юм чинь тэнд суужсэн чинь яг нөхөрлийн цагийн өмнө хүмүүсээ ингээ сайхан гэдэг бүгнэлчвэл гэдгийгсэн тийм. Би яг тайрыг орж ирэх цаа. Тэгэнгүүт хээ юм болоо. Манай асуудал бол байгаа. Гэхдээ хин юм болоо. Би хэнийг юм болоо. Тэг шиг юм болоо. Тэгэнгүүт очгоо тэгээд гадарсан баг. Сүртэй явж байгаа гэсэн чинь. Дарж үгүй гэсэн. Үгүй юу штэ гэдэг. Дарж өөрөө үгүйс гэсэн. Тэгээд тэгээд очгоо шууд ясан байна. Бодсон байна. Тэгээд цааш хэлсэн. Яг тэгээд бодчихсон байхгүй юу? Тэгсэн өөрөө үгүйс гэсэн.